Үчим дөрвий эрхэм үзэгч та бүхэнд ирж байгаа шинэ оны баярын мэндийг өргөн төвшүүлж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 6 дугаар мэдл гэрэлтэй цог хөтөлбөрийн 2012 оны 12 дугаар сарын 30-ны дугаар та бүхэндээ хүрч байна. Бид өнөөдрийнхөө дугаараар Монгол улсын гавьяач жүжигчин, дуучин, поп дива хадагтай алтан цэцгийн нэг өдрийн ажил амьдрал хэрхэн үргэлжлэх, уран бүтээлээ хэрхэн төвөгдөж талаарх, мөн одоо тэдний гэр бүлд зочилж шинэ жилийн нэгэн өрөөг хамтдаа өнгөрүүлсэн сонирхолтой үдшийг бүгдээрээ хамтдаа улаацгаая. Бидний танд та бүхэнд баярлалаа. Бид Фросанс руу ирсэн байгаад алтан цэцгч минь харах хэрэг үүж байгаа гэлээ. Ороод бас өөрөө нэмэлттэй байд юм. Орж өөрөө үзье. Ерөнхийдөө бас одоо Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн дуу үйлчлэгийн студиудын одоо хувьд бас өөр гэсэн онцлог байдаг. Алтан чи маань ажлын өрөө гэдэг энд байд юм байна. Алтан хоёртойгоо ажлын хүрээнд уулзаад энэ одоо студиуд ажиллаж байгаа хүмүүстэй бас уулзаад өнөөдөр хэрхэн одоо ямар хүмүүс ямар хөтөлбөр бичлэх гэж бодлоо гэсэн төлөв авч гэрлүүн очих хэрэгтэй байгаа. Бид дээр хамтдаа студид орсон. Яа самбасано. Арам дэргээ. Өрөө дэргээ. Тэр бид Монгол Улсын гавьяачин алтан цэцгчтэй хамтраад шинэ жилийн баярын дугаар хийж явсан. Тэгээд ажлаар нь ямар таард гарыг, ямар хүмүүстэй хамтарч ажилладаг, ямар уран бүтээлүүд одоо энэ ч бас явуулж ирсэн. Таларх мэдээллийг бас өгье гэсэн үүднээс танай хэлийг зорж ирлээ. Өнөөдрийн хувьд хамт ажилладаг хүмүүстерээс уулзъя. Студийн одоо зохион байгуулалт хэрхэн байдгийг, яаж уран бүтээл төрөлдгийг, өдөр төрийн хичнээн уран бүтээлч тэр шоолонд ордог уу? Ажлын ачааллын талаас ярих уу? За энэ оны яг одоо сүүл алж шít те. Энэ оны сүүлд бас СП телевизийн манай айлгуу 2 төсөл одоо ороод 2 оны босч байна. Энэ 20 оны дотор энэ ажил хийж байгаа. Тэгээ энэ нэлийн шахуу ажил хийж байна. Ерөнхийдөө бол өдөрт дунджаар 2 бичлэг ирдэг та. За тэгэхээр Фросаунд студид хүн болгон мэддэг юм уу? Энэ студиэс маш олон уран бүтээлчтэй гоё уран бүтээлүүд төрж гардаг. Тэгэхээр та хоёрын хувьд одоо яг ямар ажилладаг хүмүүс вэ? Ерөнхийдөө бид хоёр инженер л дээ. Тийм. Тэгээд одоо манай студид маань 3 инженер байна. Гадаад инженер агуу гэдэг бас манай бас тийм бас л агуу байгаа. Тэгээд Арука Нацга. За ингээд манай ажил дээр хүрэлцэн ирсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлч нартай баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ бас студид танилцуулах гэсэн их таатай байна. Манай студ 2009 онд байгуулагдаад одоо 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа. Тэгээд анх байгуулагдсан цагаас бид нар одоо мэрэгжлийн дууг өндөр түвшинд одоо бүтээнэ гэсэн уриатаагаар ажилласан. Яг 3 жилийн одоо хугацаанд манай студ маань 20 гаруй дуучид хамтлагийн одоо цомгон дээр ажилласан. Мөн одоо за 6 байна уу дууны одоо киноны дууны саундтрек та нарын магадгүй санаж байгаа би чам таартай 2 амьдралын тасалбар дэв за хамгийн сүүлд одоо Anu хатан киноны саундтрек дээр ажилласан байгаа. Тэгээд студ маань одоо байгуулагдсан цагаас дандаа залуу уран бүтээлчдэг бас дэмжиж хамтран ажилласан. 2011 онд буюу нодлон жил Make in the Band 2 төслөөр одоо бид маш амжилттай ажиллаж Ecstasy хамтлаг манай студиэс төрөн гарсан байгаа. Яг одоогийн байдлаар нараа дууны инженер Рагу маань
болсон. Юу гэхээр хүн ер нь хүмүүсийн хүртэл болох байх. Тэрнээс хажуугаар өөр хувь өнөөхөө хувьд бол маш тийм халамжтай гэх юм уу да тийм аюу сайн бидний одоо гэдэг дотны төсөө их чи бид нарт аюу болон энэ дээр одоо урлагт олон жил ажилласан учраас тийм бид нарт аюу тус тэмтэй гэдэг. Тэгээд бас мөн залуу бид шиг залуу уран бүтээлчтэй бас маш их тусалжтай аюу төлхөө дэмжиж ажилладаг. Бид бас баг. Миний хувьд аюу дайчин юм шиг бодогдсон. Таны хувьд? Миний хувьд тийм юм дайчин. Би яг энэ үгийг хэлэх гээд юм л та. Бас одоо энэ манай студи маань тэгээ дэлхийн стандартын өндөр чанартай Монголдо ганцхан гэж тооцогдож байгаа энэ студи одоо алтай хичээн маань урлагийн одоо төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт тий. Энэ би яг нөхөө ярихад ашиг нь энэ чухал биш. Чанартай уран бүтээл монголчуудын маань уран бүтээл дэлхийн яг түвшинд байгаасаа гэсэн үүдэн дээрээс алтай хичээн маань зориулж энэ бүхний төлөө зүтгэж хийсэн болов уу гэж боддtiin. Тэгээд бид нартай бас хамтарч ажиллаж биднийг дэмжиж тусалж ажилдагт маш их баярлагдав, бахархдаг. Тэгээд мөн зөндөөч уран бүтээл одоо XTC гэж хамтлаг байна. Тэгээд маш олон телевизийн шоу нэвтрүүлэг бүх л зүйл дээр алтайгч маань ерөөсөө хойшоо хурлаг олон л тэмүүлж тэгээ олон л урагшаа тэмүүлж оролцож ингээд санал бодлоо хуваалцаж ингээд явдагт нь би бас хувьдаа маш их бахархдаг. За тэгээд студид маань бас дуучин болох хүсэлтэй залуучууд маань манай энэ студид байрладаг Натур саунд дуулаачин курстаас сурдаг байгаа. Тэгээ энэ Натур саунд дуулаачин курсыг суралцж байгаа оюутнууд маань Megan-д band, за University Songs, за Камертон 2 болон Monster Show гэх мэтлэн одоо Монголын өнөөдрийн телевизүүдээр гарч байгаа бүх reality show-нд маш амжилттай оролцож дандаа дээгүүрээр эзэлдэг байгаа. За сүүлүүдээс клипээр маш их хийсэн одоо клип болгоно хит болж байгаа. Манай Бэни гэж залуу хоёр давхарт одоо клипний зураг авалт болон ажлуудыг хийж байгаа. Хамгийн сүүлд одоо миний яг одоо гэдэг одоо дуун дээр бас клип хийж өгсөн. Ялтаагч их гоё гаргаж өгсөн. Бэнидээ бас баярлаа. За манай студийн одоо яг гол бас дуучдын дуулдаг өрөөр оръё. За студ маань маш олон хамтлаг дуучдын одоо хөгжимчд зориулсан микрофонууд ингэ байж байна. Тэгээд нэг онцлог нөх юм бол рок хамтлаг дуучтэй, тэгээд амьд хөгжим бичих, хийл бичих, одоо оркестр бичих, за мөн ингээд хамтлаг дуучдад зориулсан микрофонууд байж байгаа. За манай студ бол бас яг дуучлагын студ яг таарсан тийм дэлхийн стандартад таарсан гоё тийм заслыг бол манай саунд инженер Рагу маань өөрөө одоо яг одоо хийсэн байгаа. За ингээд өөрөө манай Рагугийн өөрийнх нь дизайнаар хийсэн. Би одоо хамгийн сүүлд гэх юм бол яг одоо гэж энэ дуугаа би одоо бас хандаа зориулсан. Манай Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Чук ах маань зохиож өгсөн. Яг одоо гэдэг нэртэй. За тэгээд энэ дууны үгийг маш олон жил торны цаана сууж байгаа нэгэн бүсгүй бичсэн гэсэн. Тэгээ яг би нэрийг бас хэлж мэдэхгүй байна. Тэгээ Чук ах маань бас тэгж аваад нэрийг одоо сайн мэдэхгүй байна алта. Гэхдээ энэ эмхтэй зохиосон үг гэж надад энэ дуу өгсөн. Тэгээд би тэр дуугаас сонгоо авсандаа бол баяртайгаа мэдээж эмхтэй хүний зүрх сэтгэл бол маш гүн, хязгааргүй далаа шиг гүн гэж хэлэх дуртай. Тэгээд юу бодож бас тэр эмхтэй хүн гоё тэгж хандаа зориулж битсэн гэж сонссон. Тэгээд хизээч чи надаас бүү холд харцман дээгүр эрхэмсэг байсан чивтгий холд хүний сэтгэл гэж ганцхан байдгийн учраас хайрлагийг минь бодож битгий холд гэсэн ийм сайхан үгтэй дуу та бүхэндээ бас зориулан дуулж өгье. Хизээч чи надаас бүү холд харц минь дээгүүр эрхэмсэг байсан ч битгий холд хүний сэтгэлгээж ганцхан байдгийн учир хайрлагийг минь бодоод битгий холд Насарачи надаас бүхон үдмэн жаргал дүрэн бадач битгий холд
студийн маань үйл ажиллагаа өргөжөж байгаад би туйлыг баяртай байдаг. Тэгээ би нэг зүйлийг маш хэлэх дуртай. Урлагийн хүн одоо гэлтгүй ер нь хүн өөрийнхөө амьдралын хуудас, амьдралынхаа төвийг зөв бичсэн байх юмсан гэж хүн болгон бодож, хичээж, өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилготой хүрэх гэж ажилладаг байхаа. Тэгэхээр зэрэг миний хувьд ч гэсэн би урд нь зүгээр дуучин алтан цэцэг гэж хүндээсэн бол одоо гавьяа жүжигчин тий энэ их хүндлэл хайрын цаана би Монголын соёл урлагт үлдээх юмсан гэсэн тийм хүсэлтэй байгаа. Хүн одоо ер нь эргээд ингээ харахад зам мөрөө гоё тэгшхэн зөв үлдээх юмсан гэсэн тийм хүсэл мөрөөдлийнхээ даваа ажилладаг. Ингээд студид маань тавтаа морилсан та бүхэн баярлалаа. Одоо ингээд та бүхний өвлийн өвгөн аав, цасан охин, хүндтэй бүх зочдоо өөрийнхөө гэр бүл урья. Ингээд та бүхний манай гэр бүл тавтаа морилно гэж урьж байна. цагаан мөнгөн өмсгөлтэй уухадараа новсолгоо цасмус мөрсөн ад содын газраас цан хүлээн цавсуудаа цасан өөрхөн олон нагуудаа цагаан сахаа цан туудаа Монгол улсын гавьяа гэдэг сайхан агуулсгаа ингийн дасан танай сайхан гэрүүл айлчлын ирлээ. За сайн байна уу? Шинжлэх одоо хүүгийнхээ ямар ажил эхэлж байна? Ямар үйлдэл байгуулалт хийвэ? Энэ ондоо энэ талаараас өөдөө хэлнэ үү гэж. Би нэг манай голоор нэг бизнес 20 жил хийж байгаа болохоор тэгээд энэ он бол их сайхан байсан. Уулуурхан чиглэлээр бизнес хийж байгаа. Тэгээ 12 онд үйлдвэрээс одоо дөнгөж ашиглалтанд ороод одоо 1 сарын 1-ээс ажиллах гэж байна. Ер нь бол улс орны одоо үйлдвэрлэл уулуурхай гэж их том салбар байгаа. Энд бас гар явах гэж байна. Тэгэхээр сайхан сэтгэл төрж шинэ он бол бас бидний зүйлийг Монгол хүмүүс маань сайхан онох байхаа гэж бодож байна. Шинэ жил бол одоо гэр бүлийн баяр гэж байна. Тэгэхээр манай монголчууд маань яг одоо шинэ танай гэр бүлийн шинэ оныг ер нь хэрэг өнгөцөхгүй. За миний хувьд бол маш олон жил дуулсан. Тэгээд олон жил дууны хавуулах дэмэж явж олон одоо жишээлбэл өнөөдөр энэ баамд бол миний хувьд маш их сайхан тэрийнхөө хүндэтгэл хайр тэрийг одоо цаасан сэтгэлийг хүлээж авсан ба тэгвэл их баяртай байгаа. Тэгээд би их залуу наснд гэсэн гэж бодож байгаа. Тэр утгаараа шөө одоо илүү олон сайхан уран бүтээлж урлагтаа одоо хийж болох бүхэл одоо өөрийнхөө чадал авьяас өөрийнхөө зүрх сэтгэлийг бүх зүйлээ зориуллаа гэсэн тийм сайхан уран зориг надад өгсөн туйлыг баяртай байгаа. Бизнесмен амжилттай анемэн уран бүтээл өндөр төр засгаас бас хайрал хэмжээний өсөж Монгол улсын гавьяа жүжигчдээс сайхан цол хүртлээ. Үнэхээр баяртай сайхан байна. Тэгээд та бүхэн хүрэлцсэн маш их баяртай байна гэж байгаа. Бидний баяртай байна. Бид нар бүхий өвөө мастафна дагуулсан манай гэр бүл зэрэгтэй авч ирсэн сайхан шинэ оныг болсон тийм. Энэ одоо бид нар их энэ 2012 онд
мандаа гэр бол авсан дээр бас нэг бүрийн байгаагаас тэгээд нэг мандаа гэр бол одоо 18 жил удаа хамт амьдраад ахтай номын ирэх хоёр хүүхэн эрдээ нэгдэх хөө одоо ирсэн. Энэ хүүч идэв сургуулийн 3 дахь анги хэрэгтэй. 3 дахь анги сургуулийн тий. Өөрөндөө анги. Миний охин болохоор аргил сэтгэлд явдаг тий. За халуун бууз дээр. За энэ дээр тавьчихсан. Урлагийн хүний гэр бүл гэдэг бол ардаа их ажиллаад байна. Гомж гэдэг шиг. Тэгэхээр ханыхаа яг одоо энэ гаргаж байгаа шинэ клипэн дээр хэр уран бүтээлүүд хэр их дэмжиж ажиллаж байна. Гаргасан уран бүтээлийнх нь бүх дүүнийхэн одоо анхны сонсогч байдаг баха тийм ээ. Тэгэхээр одоо танилцаад одоо 95 оноос танилцаад 17 жил болж байна. Ер нь ханыхаа яг ямар дуунд хамгийн их дуртай вэ? Ханыхаа дуусан дуу үзүүлээ. Хайртай учраас. Ханыхаа хоолойн дуртай гэсэн бүхэл гарсан дуунд дуртай. Тэгэхээр нэг батаг аялж ивэл яа тий. Би ч одоо хоолой муусаа. Тэгээд зүр авьяас гэх анда жагараа нара шингэне маннам тайга хоёулаадаго маттагадашгүй гонжил болосон оловчи мансурахнанда хоёулаадаго дууч алтцдаг гэдэг хүний бас нэрийн хуудас болсон юм уу. Одоо энэ дуу зөндөө олон хүмүүс дуусан. Гэхдээ энэ дуу надад маш олон шагналыг авчирсан. Нийтдээ 7 тэнцэнээс 3 удаа 4 байр хийсэн байна. За баярлалаа. Тэгэхээр сайхан дуу шүү. Энэ хоёр удаатай хав ястав. Ээж энэ дуучин, өнөн дуучин, ийм сайхан дуучдын дундаас гарсан хүүхдүүд үнэхээр сайхан дууч таараа. Миний охин хачин сайхан дуулдаг байх гэж бодож байна уу? Өөдөө часан охиндоо нэг дуу дуулж байна. Дуу авьяасын үзхийн өмнө өвөө аав нь одоо хүнжтэй сайхан шинэ жилийнхээ элгээ гардуулнаа. За. Оо. Өглөөс дараа. Яа, хүүтэй багчаа нөө. Аминхо. онцгой, олон их онцгой.
их олсон бэ? Энэ дуугийн хэн заалгасан юм бэ? Тийм үү. Уушны машин руу шинэ мэтрээ хүү охин хоёрнаас авсан тийм ээ. Хоордууд, зам хэлээдэн тоглосон байлаа. Ээжтэй зориулсан саяны дууга ээжтэйгээ хамтдаа зөндөө их дуулдаг. Үгүй юу? Харин одоо панда хүүгээ хаяасыг үзье. I'm 8 your mouth, 8 your mouth, and I know it's always easy, but I think that you eat the things that you eat are yucky, joy and crazy. Here comes some spaghetti and it's getting stick. Look out for that meat. Oh, quick! Everyone duck and covered with ice cream and pizza and yuck. Please help me get clean, or I'm just out of luck. За миний дог хин гэдгийг өөрийгөө танилцуулаарай. Миний нэрээр Алтай Эрдэнэ гэдэг. За хэдгээр сургуулийн хэдгээр анги сурдаг лээ? Би Elite International School-ийн Бүрийн Бэр. Зөвхөн англиар скуулинг гэх тийм ээ. Сургуулийн гэдэг тийм. За ээж нь дуучин тийм ээ. Ер нь ээж хадууг хэр сонсдгоо тоглолтын үзээд ер нь юу гэж бодогддог вэ? Их гоё санагдах тийм ээ. Гола ирээдүйн дууч. Үнээр ирээдүйн дуучин мөн байна тийм ээ өө. Миний охин авьяас гэдэг чинь хүн бүхэнд адилхан заяадаг байд юм. Тэгэхээр миний энэ охин одоо авьяас болтлоо. Ийм сайхан авьяасыг энэ чинь заяас эцгэх гэж байна. Тэгэхээр чи бол одоо айлтгийн хүн эцгэх чинь дуулдаг хүн байв. Энэ талаар өө автаа яаж вэ? Баярлалаа өө. Манай аав гоёртан ангийн шаасан яриад 60 таа гэж юм байсан. Манай гэр бүл налаа хотод миний хүүхэд бас өсвөр насны ирсэн. Манай аав одоо жирийн уур хач юм байсан. Одоо намайг сургууль төгсөх жилийн явна болсон. Манай ээж маань налаахын энэ сар басаар ажилласан. Одоо ч гэсэн ажиллаа хийж байгаа. Тэгээ налаахчууд маань нүдээр манай ээжийг бол таньдаг. Нинага энэ нэрлэгч тэгээ хүүхэд байхад миний ерөөсөө хүүхэд настай төсөл ээж маань ингээд энэ мөрөлдөл дээрээ орж ирдэг. Тэгэхээр миний хүүхэд нас их гоё өнгөрсөн. Яг налаахан соёлын уртын хажууд хоёр давхар байгаа юм өнгөрсөн. Тэгээд ээж маань эмээ буюу одоо манай илэн цэний одоо илэн цэний дууч уурддаг. За маш олон газар очиж бас аман хуур ингэж харж уртын дуу дуулдаг. Хоёулаа одоо бүр дуулдаг. Баруун анги. Интэжид одоо уртгийн авьяас маш дамжтай байсан. Миний хүүхэд байхад манай эмээ их гоё дуулдаг. За манай Алтай дүүчний хувьд бол залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг тийм ээ. Ер нь олон шавтай болсон байхаа экстасигээд одоо сайхан дуунууд гаргаад үзэгчтэй байж байгаас ийм хамтлаг баг шүү дээ. За баярлалаа. Би манай студид маань надлан одоо буюу 2011 онд амжилт бүтээлээр сайхан дүр ажиллаж 25 дахь хэлцтэй хамтлаг Мэдэнтэй бэнд шоу амжилт цогцолгуулад одоо 700 гаруй хотоодаас 5 охин шалгаруулаад экстаси хамтлагийг одоо бас энэ жил хотод маань одоо бас багштай зориулж маш олон уран бүтээлийг хийж байгаа. За тэгээд
энэ жил одоо октод маань цомог гаргах хэмжээний одоо олон дуутай он гараад багштайгаа хамтраад бас тоглолт хийсэн ярьж байгаа. Тэгээд эцсийн хамтгийн октод он гарсан одоо цомгоо гаргаж тоглолтоо нэг мөн одоо хамтдаа ашиг авах. Тэгээд сүдэ орнотын үзэгчтэй октод оролцуулъя гэсэн зүйл сайхан болтой байгаа. Оо за манай октод явж байгаа. Уран бүтээлийн ол замаг ихтэй байв уу? Энэ өнгөрч байгаа 2012 онд та бүхэн маань ямар сайхан уран бүтээлүүд тойруулууд багш чинь гавьяар боллоо. Тэгээд яг энэ жилээр бид нэг нас хийж байгаа. Нэг жил тэгээд нийтдээ 9 дуутай. Тэгээд бас клиптэй явж байгаа. Дөнгөж сая та яадаг орж ирэхээс өмнө бас багштай нь яриа суужилаад эх онд бол бас уран бүтээлийн өндөр амжилттай жил байх юм шиг байна гэж бид хэд яриа суужбайлаа. Жил болох гэж хашийнхаа гэрч бас он гаргадаг. Тэгээд цаас Хэдэж байгаа шинэ жил яриа болж байгаа хамтдаа тэр дуудаж та. Харахогашвэн ди чамас зүрхийдээхим хайшвэн ди сатлууч чамданисхийг бидэнбэн бичамруу Турны цагт жагсан содан чи Турны мата бахчамай Зүгээр биш бами яг хар хүсчэн Зүгээр гэж зарымда надача Чи энэ зүрхний минь эдээ Шалтгачуд бинцээ Хинч тэгэж ядахгүй мэдээ Миний хар өрөө ингэж Манай өвлийн өвөгийн хүслийг нь бас нэг биелүүлээ. Нэг хүн тусдаа дуулаад байсан. Цаасан өсний орноос ирээд байхад тэр нэг л хүн дутуу гэдгээ дуусаад байхгүй юм байна. Өмнө би юрын би хинэнэ доцонгүй ханчи хисэн бан индургэж танасан Чимагви, Тонусно, Тимачи, Авчада, Бидахя Бенд, Танухо, Ягодан Чамагви, Хамадан, Нигит Кундото, Нигит Кундото, Niggas
Таас твийнхээ өр зүрхэнд моршдог. Эзэн Чингисийн удамтай энэ сайхан Монгол орн олж төрсөн. 90 их алгаанда энэ нийгэм сонгож олсон, харваас нүдэнд нь цогоодорсон, яриваас ялалт амжилтын эзэл болцгоосон. Ийм сайхан гэрвэл орж ирсэндээ өвгөн аав нь залуу болох шиг бодогдлоо. Ингээд одоо ирэх хондоо эргүүн хөдөлмөрөөр ялалцаж олон их орон бүтээлийн амжилт олж, янжил хамхныхаа эвээд олон их багтаж, олон сайхан уран бүтээл гялалцтал гаргаж аваарай гэж өвөө аав нь өрөөгөөд одоо хүүхдүүд таавханд шинэ жилийн бэлгийг гардуулнаа. За. Химблэдэ миний хүчин сүхгүй юм аваасаа бэлгээ аваа. Алтан цэцэг үний ахмыг бэлгээ аваа. Миний ахмыг 13 олон мишийг үтэл гэлэлцэж аваарай. Шинэ дугаартай хамт исэн та бүхэндээ баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлийн 6 дугаар мэргэжил гэрэлтсэн хөтөлбөрийн 2012 оны 12 дугаар сарын 30-ны дугаар та бүхэнд хүрлээ. Маргааш энэ оны хамгийн сүүлчийн өдөр та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ гэр бүлээрээ сайхан баярлаарай.